ертөнцийн дээрх хамгийн тачаангүй зүйл юу вэ? Мэдээж хар нөх шүү дээ. Яагаад? Учир нь одоогоор ямар ч аавын хүү ээжийн охин нууцыг нь тайлж чадаагүй сонирхолтой тогтцсон. Орон зайг хязгааргүй хонхойлгож, цаг хугацааг зогсоох хэмжээний их масс ба энергийн цуглуулга. Дотор нь юу байгаа нь үл мэдэгдэнэ. Магадгүй өөр ертөнц рүү дамжих портал, өтний нүх рүү орох хаалгач байж болох гэх мэтчлэн. Бид хар нүхний тухай хэд хэдэн дугаар хийж байсан. Харин энэ удаад хар нүхтэй холбоотой хүмүүсийн буруу ойлгодог хэсгүүдийг онцлон залруулах болно. Жишээ нь хар нүхийг эргэн тойронд байгаа хамаг юмаа хуу хамж сордог тоос сорогчийг тогтоц гэж ойлгох нь зөв үү? Хар нүх ер нь хөдөлдөг үү? Хар нүхний дотор юу байгаа вэ? Хар нүх заавал аврах том байх ёстой юу? Хар нүх гэж яг хар бас нүх мөн үү гэх мэт сонирхолтой асуултуудад хариулт өгөхөд тань энэ дугаар тус болно гэж найдаж байна. Эхэлцгээе. За, ер нь хар нүхийг таталцлыгч татдаг аимшигтай хүчтэй тоос сорогчийг төсөөлж болохгүй. Учир нь хар нүх таталцлыг тайлбарлах харьцангуй ерөнхий онолд яг таг таардаг буюу зөрчдөггүй. Жишээлбэл манай нарны аймгаас нарыг авч хаяад оронд нь нартай яг ижил маастай хар нүх байрлуулбал гаригууд дагуулуудыг тэр хар нүх сорохгүй. Гаригууд дагуулууд яг л өмнөх шигээ явдаг чихтэй явж ямар ч асуудалгүй хөдлөнө. Гэрэлтүүлэг жаахан буурах байх. Учир нь нартай ижил маастай хар нүх маш жижигхэн байх нь ойлгомжтой. Хар нүх гэдэг нь асар их масс буюу материалыг асар бага орон зайд шахсан асар их нэгттэй бит юм. Тэгэхээр 1.4 сая км диаметртэй манай нарыг хэрв хар нүх болговол 6 км диаметртэй болох байсан. Буюу 230 мянга дахин жижиг болох байсан. Харин манай нартай ижил диаметртэй буюу эзлэхүүний хувьд ижилхэн хар нүх хэрэг байсан бол түүнээс 230 мянга дахин их масстай болох ба тэр чинээгээрээ таталцлын хүч нь нэмэгдэж бүх гаригуудыг өөрлөгөө татаад залгих байсан. Хэдий чинээ их масс, төдий чинээ хүчтэй таталцал. Угаасаа хар нүхийг хар нүх болгодог хамгийн наад захын шалгуур нь масс буюу таталцлын хүч юм. Уг нь солир бүхэн гариг болж чадна хангалттай масс байвал. Гариг бүхэн од болж чадна хэрв хангалттай масс байвал. Түн шиг од бүхэн хар нүх болж чадна хэрв хангалттай масс байвал. Дор хаяж 3 нарны масстай дүйцгүйц хэмжээний матери байгалийн жамаараа хар нүх болж хувирдаг. Тэгэхээр хар нүхийг байдгал нэг байгалийн тогтоц тэнгэрийн бит гэж харах хэрэгтэй. Яг л од шиг. Тиймээс хар нүх бол нэг газраа л байж байдаг хөдөлдөггүй нүх шиг зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хар нүх бусад одод шиг хөдлөн тэнхилгээж бас эргэнэ. Ихэвчлэн галактикуудын төвд байдаг. Галактиктайгаа хамт хөдлөнө. Нарны аймагт жишвэл хамгийн масс ихтэй бит нь төвдөө байдаг шиг галактикуудын хувьд хар нүх төв нь юм. Бүр зарим тохиолдолд галактикууд мөргөлдөх явцад хэрв тохиромжтой өнцгөн таарвал нэг хар нүх нь галактикийн гадагшаа шидэгдэж болдог байна. Иймэрхүү ганцаараа тэнүүчлэх сингл хар нүх манай галактикт 10 хэд бий. Нөгөө талаас хар нүхнүүд хоорондоо нийлж илүү том хар нүхийг үүсгэж бас болдог. Энэ мөргөлдөөн нь маш хүчтэй таталцлын долгионыг, гравитацийн долгионыг ертөнц даяар тархах ба түүнийг нь бид хэмжиж тэр нээлт нь Нобелийн шагнал хүртсэн шүү дээ. Гэхдээ хар нүх зөвхөн их масстай оддоос үүсдэг биш буюу өөр аргаар бас бий болж болно. Ямар ч биетийн шүүсийг нь шахахад хар нүх болон хувирах боломжтой. Буюу жишээ нь нэг алимыг тодорхой хэмжээнд шахаж чадвал хар нүх болж болно. Харин тэрхүү тодорхой хэмжээг Шварцшильдийн радиус гэдэг. Хэрв нарыг 6 км-ийн диаметртэй болтол нь шахвал хар нүх болно гэж сая ярьсан шиг дэлхийг ч бас хушгины хэмжээтэй болтол нь шахвал хар нүх болж болно. CERN буюу Европын цөмийн судалгааны төв доторх бөөмийн хурд протонууд мөргөлдөх үед микро хар нүх үүсэх боломжтой гэсэн онолын таамаг байдаг. Гэхдээ одоогоор хараахан нэг ч хар нүх ажиглагдаагүй байна. Угаасаа хэмжиж чадхааргүй асар жижиг бас асар богино настай хар нүхний тухай бид ярьж байна. Хар нүх жижиг байх тусмаа илүү хурдан ууршдаг. Тийм ээ.
хар нүх ууршдаг буюу мөнх настай биш. Үүнийг алдарт физикч Стивен Хокинг харьцангуй онол дээр бага зэрэг квант хольж байгаад олж нээсэн юм. Классик физикийн дагуу хар нүхээс юу ч зүхтааж чадахгүй гэгдэж байсан ба энэ нь хар нүхийг зогсолтгүй томрох, мөнх настай бит гэж үзэхэд хүрэх ба ертөнцийн төгсгөлд зөвхөн хар нүхнүүд л үлдэн гэдэг тайлбар руу хөтлөж байв. Харин Хокинг тийм биш гэдгийг харуулсан. Квант физикийн дагуу юучгүй вакуум хүртэл яг үнэндээ оргүй хоосон биш гэдэг. Оргүй хоосонд хүртэл түрхэн зуурт үүсээд бие бинийгээ устгах виртуал бөөмс оршин байдаг ба үүнийг квант хэлбэлзэл гэнэ. Хар нүхний яг үзэгдлийн хаяан ирмэг дээр нь хэрэв квант хэлбэлзэл болвол сөрөг бөөм нь хар нүх рүү ороод эрэг бөөм нь гадаа үлдэх ба энэ нь хар нүх цацрагалт хийж буй мэт харагдана. Үүнийг Хокинг цацрагалт гэх ба дотгошоо орсон сөрөг бөөм нь хар нүхний энергийг багасгаснаар хар нүх аажимдаа ууршин алга болох юм. Мэдээж энэ нь маш удаан хугацаанд болох процесс боловч ямар тач ертөнцийн төгсгөлд хар нүхнүүд ч гэсэн үгүй болж огторгуйд огт оргүй хоосон ноёрхох юм. Яг л их тесрэлтийн өмнөх үе шиг. Хар нүх яг үнэндээ тиймч бас хар биш. Interstellar кинон дээр маш гоё харуулсан шиг accretion disk гэдэг зүйл хар нүхийг тойрон хүрээсэн байдаг. Хар нүх рүү унаж буй бит шууд дотгошоо ордоггүй. Учир нь хар нүх тэнхэлгээ эргэдэг учраас түүн рүү унах биетүүд тэр моментумынхын дагуу тойрч эргэх учиртай. Гагцхүү тэнд байгаа материалууд маш хурдан хөдлөх ба бие биетэйгээ шүргэлцсээр асар өндөр температурт хүрч халдаг. Ийхүү маш хүчтэй гэрэл цацруулна. Хачирхалтай хоршил ертөнцийн хамгийн харанхуй зүйлийг ертөнцийн хамгийн гэрэлтэй зүйл тойрон хүрээлдэг байх нь. Гэхдээ энэ accretion disk нь эргэн тойрондоо ямар нэгэн материйн их үүсвэргүй хар нүхнүүдэд байхгүй. Тиймээс эдгээр хар нүхнүүдийг олж харах маш хэцүү. Гэхдээ нэг арга байгаа нь таталцлын нөлөө юм. Үүсгэж буй таталцлын морин хүрээлэн буй оддыг хар нүхийг тойрон бүжих шалтгаан болдог. Эсвэл цаана байгаа оддын гэрэл наан байгаа хар нүхний нөлөөгөөр мөрөж гравитацийн линз буюу Эйнштейний бүгж гэдэг үзэгдлийг бий болгодог. Хар нүхний дотогш орвол өөр ертөнц рүү эсвэл ертөнцийн өөр нэг хэсэг рүү очно гэсэн ойлголт бас байдаг ба шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд ч энэ санааг сайн ашигласан. Магадгүй манай ертөнц арай уйтгартай бас энэ уудам орон зай гитэлгэх өөр арга байхгүй байсандаа тэгсэн байх. Гэхдээ бодит байдал арай өөр. Үнэн дээр цагаан нүх мөн өтний нүхний оршихуйг дэмжих баримт одоогоор нэг ширхэгч байхгүй учраас ийм зүйлд итгэж хар нүх рүү харанхуй давхиж орох нь тийм ч сайн санаа биш. Яг хар нүх дотор таныг юу хүлээж байж болохыг товч тайлбарлая. Жижигхэн хар нүх рүү зүглээд ч хэрэггүй, том хар нүх рүү орох үед буюу үзэгдлийн хаяг давах үед үнэндээ та бараг юу ч мэдрэхгүй. Хэрв шинээний тенс тоглосон чигээрээ орвол ямар ч асуудалгүй тоглосоор байх болно гэдэг. Харин үзэгдлийн хаяг давсан хойно та юу ч хийгээд нэмэргүй, гэрлээс хурдан хөдлөөд ч нэмэргүй, учир нь таны бүх ирээдүй хар нүхний төв рүү чиглэсэн байгаа. Бараг юу ч хийхгүй байх нь арай үлзийтэй байж мэднэ. Таны хойно үлдэх ертөнц бөмбөлөг мэт харагдах ба алгуурхан жижигрэнэ. Тэрч бүхэл бүх ертөнцийн намтрыг хурцгсан байдлаар хэдхэн хормын дотор үзэх боломжтой ч гэгддэг. Харамсалтай нь фантаз хар нүхний төв рүү ойртох тусам аимшиг кино болж хувирна. Учир нь таталцлын хүч нь зайнаас уруу хамааран ихсэн. Таны биеийн хар нүхний төвтэй ойр хэсэг нь илүү хүчтэй татагдаж яг л спагетти гоймон шиг сунжирсан юм болж хувирна. Үнэн дээр хар нүхний төв дотор яг юу байгааг одоогоор хинч мэдэхгүй байна. Харьцангуй ерөнхий онол ертөнцийн бусад бүх зүйлсийг гайхалтай тайлбарлаж чадахч хар нүхний доторхыг буюу квантын асуудлыг тайлбарлаж чаддаггүй. Квант физик харин окторгүй хугацаа гэх мэт классик ойлголтыг бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа. Хар нүх дотор singularity буюу хязгааргүй их таталцал, хязгааргүй гүн окторгүй, хязгааргүй их нягт байгаа гэх боловч энэ нь боломжгүй юм. Учир нь ертөнцийн энерги өөрөө хязгаартай шүү дээ. Тэгэхээр энэ хоёр онолыг огтлолцуулж хар нүхний доторхыг тайлбарлаж чадсан хүн Эйнштейн эсвэл Ньютоны хийснээс ч илүү том гавьяаг хүн төрөлхтөнд бэлэглэх юм. Тиймээс үүнийг зориглох аавын хүү ээжийн хүн байвал одооноос оройтолгүй ажилдаа орсон дээр шүү. Энэ дугаарын спонсор Дэлхийн мэдлэг Актем байлаа. Шинжлэх ухааны боловсролыг дэмжиж бидэнтэй хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.
Салбартаа 27 жилийн туршлагатай математик ба англи хэлний сургалтын хөтөлбөртэй Дэлхийн мэдлэг академи нь цээжлүүлэх биш, ойлгуулах арга зүйтэй мөн хүүхэд бүхэнд өөр хөтөлбөр гаргаж өгдөг гэдгээрээ онцлог. Дэлхийн мэдлэг академийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77 77 77 57 дугаар руу холбогдорой. Эсвэл description хэсэг дээрх вебсайтаар зочлоорой.